подкаст энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт 5 сайхан бүсгүй урагдан ирсэн байна. Тэгээд онцолж одоо 5 сайхан бүсгүй гэж хэлж байгаа учир нь бүгдөө Алтар тэхийн 2 дугаар одонтой одоо манай Шижи 2 ангийн бүсгүйчүүд урагдан ирсэн байна. Та нарт энэ өдрийн мэнд хүргье. За сайхан бас дөнгөж хэдхэн хоногийн өмнө бас одонгоо аваад сууж байгаа ээжүүд бас байгаа тий. За би сая 2022 оны 6 сарын 1-ний сая одонгоо авсан. 2 охинтой, 2 хүүтэй, 2 баг маань ихэр хүүнэр агаа. За тэгээд Чуко аль нэлийн дээр авсан бах тий. За манай баг хүүхэд одоо 5 настай. За би 3 жилийн өмнө авсан. За тэгээд манай том хүү маань 2001 онд төрсэн Монгол Улсын их сургуулийн төгсөг курсын оюутан байгаа. За 3 хүү дараалал төрүүлсэн. За дараагийн 2 хүү маань 38 дугаар сургуулийн Герман хэлний сонгоны ангид явдаг байгаа. Бага охин маань энэ жил сургуульд орно. За манай оюунач одоо бас нэлийн дээр авсан тий. Одоо хамгийн ахмад одоо ээж байгаа. Тий. Манай бага охин одоо 8 настай болох гэж байна. Тэгэхээр нэлийн дээр авсан гэдэг тий. Тий. Тэгээд 3 хүү нэг охинтой 4 хүүхэдтэй. Манай ч 3 хүүтэй юу вэ штэ тий. Цолон бас 3 хүүтэй тий. Хүүтэй 3 хүүтэй. Би бас 3 хүүтэй. 3 хүү нэг хүүтэй. Бүгдээр 3 хүүтэй биш. Тийм бэ. Нэг хүн яг 50-50% та босдод бүгд 3 хүүтэй. За бүгдээр дархан бэр болчихж ирсэн байна тий. Тий, яг го дархан бэр нь болохоор дараалч гэдэг байна. Дараалч гэдэг завсаргүй хүү гаргах дээрээ дархан бэр болдог. Манай ч болохоор нөгөө эхний 2 нь хүү байж байгаа, дараагийнх нь охин байгаад тэгээ сүүлийнх нь хүү болчихоор тэгэхээр дархан бэр болдгоо байлээ. За. Тэгээ та хэд маань одоо бас ээлжийн ажилтаа ялангуяа Чуко хин сүглэг маань одоо гэртээ хүүхдээ их маань бас хүүхдээ. Тий, хүүхдээ хараад гэртээ байж байгаа. Одоо төрхийн чөлөөгөө авцсан. Одоо удахгүй юм бол ажилдаа орондоо. Хүүхдээ цэцэрлэх тэгвэл ээлжийн ажилтаа хахад бас хүүхдээ аг ирэх асуудал яаж зохицуулж байна? Тэр талаас нь. За ер нь ээлжийн ажилтаа ажилгүй бай, төмөр замд ажилдаг эмэгтэй хүмүүс бол ар гэрээ аваад өр хүүхдүүдээ өсгөөд хичээл номыг хийлгээд явна гэдэг бол аюул чанга ачаа. Тэгээд нөгөө нэг бас нэг үг байдаг штэ тий. Нөгөө манай Монгол эмэгтэй хүмүүс нь ажилгүй юм шиг хүүхдээ өсгөөд хүүхдгүй юм шиг ажиллаж идэг нэг тийм зарчмаар амжуулаад ард нь гараад ингээд сайхан аваа явж чадж байгаа тий. Тийм бурхан бас нөгөө даах ачааг юм өгдгөө гэх тий. Тэгж бас ихэр хүүхдүүд чинь бас аюу нэг хүүхдийг бодвол аюу их ачааллахтэй. Тэгээд ихэр хүүхдүүдийн бас хөгжилтөө ч гэсэн зөндөө юмнууд болдог. Тэгэл нэг хүүхдээ тэгэл 2 удаа усанд оруулах ч юм уу. Скол ингээд нөгөө эхний 3 сар ч бас ингээд тийм мандралын байдалтай шүү дээ. Тий. Гэтэ сайнда хантай байсан учраас тэгээд ард нь сайхан гарсан. Тэгээд эхний 3 сар бол бас аюу их чанга байсан. Тэгэл хүүхдүүд ингээл нөгөө шүн өдөр өглөө орой гээд ингээд даагаад авцсан. Би өдрийн даадаг, маань нөхөр ингээд шөнийн даадаг. Шөнийн 4 цагт хүмүүс чинь наам унтж байгаа хэтэл ингээд бүр өдрийн 4 шиг ингээд сайхан цаймаа уугаал юм уу хийгээл ингээд хүүхдүүдээ уужаа. Тэгэж амьдарч ирсэн. Эхний 3 сар бол бас чанга байсан. Тэгээд одоо сайхан болсон. Манайх хүүхдүүд энэ ойрхон хүүхдүүдтэй үүдээ нэг насаа зөрүүтэй ч гэдэг юм уу тийм байгаа лөө. Манай дээдлийн 2 маань болохоор 3 насны зөрүүтэй. Тэгээд дараач нь 2, тэгээд 4 насны зөрүүтэй гэж авч байгаа. Ер нь бол манай бол дандаа 3 насны зөрүүтэй. Манайх. Тэгээ бүр сүүлд би чи эхлээд эхнийхээ 3 жилийн цайтай гаргаад тэгээд сүүлд сүүлийнхээ хүүхдээ гарахтаа 10 жилийн дараа төрсөн. Тийм үү. Тий. Эмнэлэгт очиод ингээл төрхөө яасан чинь намайг ч юм уу ингээл юу байгаал. Ямар хөгшин юм бэ? Тэгвэл ерөөсөө би хамгийн хөгшин. Одоо ингээд нөгөө төрлөө гэл тэр ээж төрсөн тэтэл гарсан гэл ингээл нэг юм самбар гадаг штэ тэндээ тэгэл маань хөр харж ирсэн гэсэн. Пэжтэй цогч хамгийн хөгшин нь. Тэгээ хамгийн жин томтой хөвгт гаргацсан. Тий. Тэгээд маань нөхөр дэж байгаа хгүй маань найзууд 4750 хөвгт гаргасан штэ би. Хэлтэй. За. Тий. Тэгээд ингээл миний ажилд төржсэн нэг жоохон охин. Энэ хүүхд нэг шалжчихээ хөрхөө хүү ингээ охин. Ингээл манай хүүхдийг харж
Чи та юу идчихсэн бэ? Та яг юу идэж уудаг байсан? Манай хүүхд ингээд танаа хүүхчээд ийм гэл ингээд харьцуулаад хамаагүй өөр юм билээ. Өөр ингээд мандах гарсан хүүхд чинь. Энэ хүүхд чинь нэг шумуу шиг хөрх юм байж байгаа юм чи. Тэгэл нэг тийм хөө. Оюун нэг хамаг бага охин тийм манай уруутай хүү. Тэгээ охинтой олцоод ихэр баярлж юм. Муу баярлалгүй ах уу. Охинтой болох эсвэл тэгэл ер нь төрөөдсөн ш. Тэгээд охинтой болсон. Тийм. Тэр их баярлсан. Хамгийн их тэр гэртээ доороос бүх нэг зөвхөн ганцхан л байна. Чөбөг охин бас адилхан тийм. Ган 3 хүү төрүүлээд авсан мэдрэмж, охин гаргаад авсан мэдрэмж шал өөр байсан. Хэрвээ охин гаргаж үзэг байсан бол би энэ хороогоос авах ёстой тэр гоё мэдрэмжүүдийг талын мэдрэхгүй өнгөрөх байсан байх гэж ойлгосон. Гоё ингээд танил ойр дотны хүмүүс ингээд охинд хүрүүлэхээр би айгүй хүмүүс нь баярлдаг шүү дээ. Нөө өөрөө 3 хүүхэд тэгэхээр эхний 2 хүүхэд нь хүү тэгэл ингээд тэр төрсөн гэнэ ямар хүүхдээ алсан охин гэл тэгэхээр өө ямар гоё юм бэ гэл. Охин төрүүлэх мэдрэмж болдог тест айгүй гоё. Тийм шүү дээ. Бүр уйлаад 2 хүүхдээр би нэг уйлж байгаа эхний 2 ах дээр нь сүүлийнх тэр би бүр уйлаад байгаа юм чинь дэлгүүр нөгөө. Тэгээ охиных нь нэрийг өөрөө өгсөн. Бусдын ал дандаа аав нэгдэг. Дэлгүүр нь. Тий, дэлгүүр нь. Гоё нэрээ. Тий. Уул айгүй өөр нэр бодсон байжсэн. Тэгсэн чинь ингээл хараалсан чинь айгүй тийм нэг дүлгүүн юм шиг. Аав нь өөр тийм дүлгүүн 50 дүн шүү дээ. Тий. Тэгээ хараадсан чинь за энэ яг дүлгөөнөө л гэдэг нэртэй болох юм бэ. Нөгөө монголчууд ихэр хүү төрхөөр нь улс болд төр болд гэж нэр өгдөг гэсэн. Тэгээ сүүгийн маань 2 үдээ ямар нэр өгсөн бэ? Манай том хүүг нь болохоор сүлтэй гэдэг. Бага хүүг нь болохоор соёнбоо гэдэг. Тэгээ манай хадам аа өгсөн. Тэгээ манай нөхөр болоос нэр утсан л байсан юм шиг байлээ. Тэгээд манай хадам аа ер нь ихэнх хүүхдүүдийн нэрийг өгдөг болохоор тэгээд уламжлаад дагаал өгсөн дөө. Гоё нэр байна тий. Сүлтэй төрөөд идэлсэн. Тийм сайхан нэр өгсөн. Манай мандгайн том хүн одоо хэдтэй л. Манай том хүү чи одоо 6 дугаар анги штэ. Тэгээ 6 дугаар том хүү байна. Тэгээ дараач нь охин маань одоо 3 дугаар анги. Тэгээ доотлохноос 1 дугаар анги. Тэгээ одоо бага нь одоо 3 хүрчээ. Тэгээ бас 3 хүрчин гэдэг чинь бас нэлээд бас гараас гарсан байна штэ тийм. Тий, бас за одоо гоё сайхан л болчих. Сая бас Баярлалаа хэмжээ. тий. Манай мандха хин сүүгийн цолон 3 сая бол дөнгөж сайхан одоо шинэхэн алдарт ээжийнхээ одоо ингэр дээрээ гэлцүүлчихэд байж байгаа тийм ээ. Тий. Тэгээ мэдрэмж нь ямар вэ? Үнэхээр гоё л байх уу? Ингээл төрийнхөө ордонд очиод том төрийн хүнээс ингэж одонгоо гарч байгаа мэт ч үнэхээр гоё мэдрэмж. Тэ энэ ороодар амьдрсны юм гоё л санагцаа одоо юу ч хэлмээр тэ юу гоё мэдрэмж төрсөн л дөө амар тийм сэтгэл огшоол амар гоё баярлал баярын нөлөөс гаагаал Хүүхдүүд ч бас аюу тийм тайлбарлахгүй хөөх ертөнцийн шүү дээ тийм. За одоо ингээ манай том хүн маань метр эрттэй өндөртөө 130 хилж ийн. Манай том хүн би хажууд нь явах тэр ингээд том жирийн хоёр явж байгаа шиг харагдав. Тэгээ би дөнгөж охиноо гаргачаад байжсэн чинь миний хүү дандаа энэ дээр ингээд суулгаа барэ явдаг байхгүй юу. Тэгсэн чинь хүү бит хоёрыг ингээд хүн харснаа. Энэ авгаа нөхөр хоёр нь хоорондоо яасаа адилах юм. Охин нь чи яасаа адилах юм. Гурлаа ямар адилах юм бэ гэсэн чинь манай хүү дөнгөж 10 дугаар анги төгсөжсэн хүү байхгүй юу. Тэгээ нөгөө тарган чайгаа овртой. Уурлаа л өстой. Мэй хүүхдээ авах. Хүүхдээ нөгөө нөр нь улаагаад яваад өгчихсэн. Тэгээ 15 насны зөрүүтэй байхгүй юу? Манай баг том хоёр ч тийм 15 насны зөрүүтэй байхгүй юу? Баглаа хаав шиг байдаг шин. Оюуны том ч бас их аюултай. Тий, одоо 27 орж байгаа ш. Оо тийм биш. Одоо миний үе чинь Global International гэдэг олон улсын сургуульд англи хэлний багш хийж байгаа. Дунд хүү маань одоо их сургуулиуд төгсөж байна. Баг хүү болохоор энэ жил 5 дугаар ангиад төгссөн. Тэгэл ингээл 3 үетэй байж байна. Энэ бол гомдтой хөөрхөн шүү дээ. Өдөр болгон л их хөвгчлөлтөө зүйлүүд ингээд цаг үргэлжлэл гарч лээдэг. Тий. Яриадах юм болоо дуусахгүй. Тийм тэгээд одоо нөгөө 3 хүүгийн араас охин гаргах дээр охин аймаар бос. Гэртээ одоо хүртэл одоо сургуульд орох гэж байгаа манай охин. Тэгсэр нэ одоо хүртэл кошоконда бийсэн. Тэгэл ингээл яг орон дээр ингээд сууч. Хөөе, жамба. Хөөе, чимбо. Ус игээд ир. Хоол хийгээд ир. Бараг ингээ уртал 50. Тэр одоо бүр ингээ бүх үйлчлэгийг агаанараас авдаг. Тэгээ бүр өөрийгөө бүр ингээ хатан хаан гэдээ ойлгочихсон. Тэр яриад даварсан. Тэгээ 3 ахын
дараа гарсан охин бол зүгээр үнэхээр босс тийм ээ. Ер нь бол 3 хүүтэй гэдэг утгаараа нэг охинтой гэхээр ч одоо нэг аав ээж нь илүү тий ганц охин гэж бас илүү халамж хайрыг өгүүлдэг ч юм уу. Тэгэхээр бас охтууд бас жоохон босс шүү дээ. Дүүнэрээ гэж зараал игч шүү дээ. Тэгэл дүүнэрээ зараал дээшээ нэг ахыгаас зараал тэгч ингэч гэл нөгөөдөл аюу дуулгамчгаа шүү. Өө за тэгээ гэж аюу өгнөөс нь гарахгүй. Тэгээ кошок шийдлээ. За одоо авч яваа дасах. Нөгөөх нь юус тийм үгүй мүгөө байхгүй. Авч аваачаа л асгана. Тэгэл кошогийн угаа нь юусаа тэр нь за хийх ёстой гэдэг бүр юугаа бүр ухамсарлцсан. Ага нар бол. Нөгөө ихэр хүүхдийн амс ямар алга болдгийг гэсэн танай хүүхдийн амс хэрэг алга болж байна. Энэ жил нөгөө ковидтай байгаа учраас хүмүүс айгаа зочин үдээс бага ирсэн ерөнхийдөө хүмүүс их бол зөндөө гуйж байгаа эхрүүдийнхээ амсыг өгөөч те хүмүүс том болгож ирээсээ дандаа хадгалж идэг гэх их хүүхдийн амс бол манад бол зөндөө байгаа авч Цэцэрлэгт ороход ихэр хүүхдүүдийн амс чи яста бүтэн амстай хайрдгүй да. Харин тийм ингэж сонсчихсон. Ингээл ихэр би чинь цэцэрлэгт ажилладаг байсан юм чинь тэгэл ингээл ангийн ихрүүдийн амс яаж ч таалга болчихно. Тэгээ нөгөө ээж аваад нь мэддэг болохоор нөгөө цүнхэнд нь өглөө ингээд 2 3 ч юм уу одоо нөгөө пандаш памперслих ирнүг ирдэн штэ ингийн нэг ганц айлын хүүхд. Тэгэхээр чи хоёр ихэр бол дандаа оймс их ирнэ. Тэгсэн юмнасаа л алдчихдаг тэр оймс. Тэгээ манайхаас тэгээд нөгөө оймснууд надад дандаа ингээд өөр сольжир болцсон ингээд дандаа өөр сольжир болцсон. Тэгээд сольжирсан хамаагүй өмсвөлээл тэгэл явдээ. Эр хүүхдүүд чинь бас аягүй ачаал ихтэй. Тэгэл усанд оруулах чинь ингээл нөгөө сандарч байгаа л нөгөө манай хоёр чинь нэг хийсийн хоёр ахгүй юу. Нэг хийсийн хоёр болохоор аягүй адилхан. Ардаас хааж хажуудлаас хааж амар адилхан. Яг урдаас нь харж ирсэн яг хин гэдгийг мэддэг байхгүй юу. Тэгэл ингээл нөгөө усанд оруулах чинь усанд оруулах чагаал ингээл хойл ингээд зэрэг нөгөө оруулаг ингээл нэг нь оруулж байгаа нэг нь хоёр оруулах ч юм уу. Скол ингээл ханаад шуухнаа төрөөл өглөө нэг жоохон ингээд жоохон юм байж ахтал нөгөө имийн нөгөө ингээд нэгэнд нь хоёрын өгөөл. Тэгээд видео энд нүглөөгээл нөгөө уучдаг байхдаа аягаас ивцсэн л дээ. Нөгөө данд адилхан уус өмсгөл чинь тэгэл уучдаг байхад нэгэл алинд нь ингээл буцаж ингээл үүр мүрээр ингээл нөгөө 4 5-ын үед ингээл тавьчаал ингээл дахиад нэг нь авчаал ууч энд нь өглөө өгөөгүй л энд нь өглөө өгөөгүй л гэл. Тиймэрхүү явдлууд маш их болж исэн. Тэгээд хөгжилтэй юм зөндөө болно. Аяга дунд охин аягүй тийм аягүй хэлэмгээ боломгүй байхгүй юу. Тэгэл нэг өдөр яагаад ингээл өвдөөл ингээл манай хоёр өвдөөл хоёр их хөгч өдгөр аягүй их хоёлоо ингээл зуралдаал аягаас ачаал татаа гэдэг байхгүй. Тэгэл тэгсэн чи яа ээж нь би нөгөө ядраал ингээл цай гоолд сууж исэн чи яа хогч шít яах гэж хоёр их хөгт гаргасан. Энийг л гаргана гэдэг. Намайг ямар загнаа. Тэгэл тэгсэн чи тэгэл бол тэрийг сонсоод тэгэл өөрөө хүч ороод тэгэл бүх юмаа хийгээл. Охиндоо баг охиндоо 4 настай охиндоо хүртэл юм загнуулах юм гардаг шүү дээ. Сүлжээний нөхөр нь манай ажгаа шинж их орж ирдэг байхгүй юу. Тэгэл татаа хүүхдийг харъя. Гэж юу идэж байна? Өдөрт яаж байна? Одоо яг алхаж байгаа ингээл одоо ингээл мүлгэж байгаа эхэлж байгаа юм тань байх гэл. Тэгэл ер нь яг л адилхан байгаад ирдэг шүү. Тэгэл би 30 төрөө зөвлөгөө болохоор 10 сарын 2 байсан байхгүй юу. Тэгэл ерөөсөө намайг төрхөж ингээл төрцөн ингээл байж амж тэгэл ирээл ингээл танаа өгч одоо юу идэж байна? Танаа өгч одоо яаж ийж байна? Бүх л юм нь ерөөсөө ингээл очиж чамд ярьдаг байлгүй тийм. Тий яг маа. Цамд өгч өгсөн гэдэг нэгдэг ингээл ярин маа хурж бас айгүй тийм сайн надад тусалдаг. Тийм сайн антаа уучсан учраас бас нөгөө 4 хүүхдээ гамт дэвчээр тийм ихтэй байсан болох гэж би боддог. Сайн антаа байж ажил тэр олон ер нь тэгэл олон хүүхд төрүүлмал эмэгтэй хүн ер нь сайн хантай байж ажил энэ даваа төрүүлж байгаа үндэс хань сайтайг л үндсэн дээрээс төрүүлж байгаа байхгүй юу. Тийм. За. Тэгээд манай одоо нөгөө шижээ 2 ангийн шижээ 2 подкаст манай одоо ингээд дугаар маань тасралтгүй ингээд үргэлжлэлээр явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маш гоё бүсгүүчүүд ингээд ирж бид манай дугаарыг чимсэн явдал маш их баярлалаа. Тэгээ та хэд маань одоо 50 жилийн болж байгаа юм чинь бас хамт олондоо бас баярын төрх болов. Тохиол холбооны 2 дугаар ангийн инженер техникийн ажилчдаа 50 жилийн баярын мэндийг хүргье. Тэнгэр тэтгэдэж газарт гагнагдсан төмөр замчтай баярын мэнд хүргье. За манай байгууллагын 50 жилийн ой болж байна. За би 2000 онд энэ байгууллагт ажилд ороод зөвхөн шижээ 2 гэдэг байгууллагт тасралтгүй 21 жил 22 жил ажиллаж байна.
За тэгээ 50 жилийн 22 жилд нь бас хамт алхаад явсан байна. За тэгээ хамт олондоо бүх инженер техникийн ажилчдаа бүгдэнд нь 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ эрүүл энх урт удаан сайхан наслаарай гэж ерөмөрөнө. За хамт олондоо 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт ингээд бидний хүндэтгээд те өрсөн сурмаадаа маш их баярлалаа. Хамт олондоо баярлалаа. Бид нар чи ингээд бас нэг байгууллагын төвхийн хуудсанд бичигдчихэл байгаа байхгүй тий. Тэндээ баяртай байна. Тэгээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Тохиол холбооны 2 дугаар ангийн бүх хамт олондоо 50 жилийн баярын мэндийг хүргье. За тохиол холбооны 2 дугаар ангийнхаа хамт олонд 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тэр тусмаа хамтран ажиллаж байгаа сахуу тасгийнхаа хамт олонд мөн аж ахуйн тасгийнхандаа баярын мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсан та нартай маш их баярлалаа. Тэгээд хамт олонны зүгээс нь та нартай зориулаад бяцхан гарын бэлэг бэлдэж одоо надаар дамжуулан хөргүүлж байгаа тэрийг та бүхэндээ гартуулж өгье. Шичээр подкастын өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзлаа. Тэр баяртай. Цэвэрхэн охтын туйлдсан алхам түрэдэг хөргөх цоглох хөгийн цоглох хөгжмийн айшиг тавшигтоо бүсгүй чи инэмсгэж яваарай цэцгхэн байлдан чимж яваарай бүсгүй чи инэмсгэж яваарай